таархны нуруу цаашаа хар азрын нуруу гэд бугтай бусад газруудтайгаа очиж одоо үржил селекц сэлбэлт хийх болцоо хомсдсон. Хоёрд мэдээж мал ихтсэн бэлчээр утгын шахсан байх. Гуравдугаас нэг ашиг өнжөө одоо нэг бугын чивэр гэдэг байгаль хамгаалал гэдэг юм бас байхгүй болж хэлсэн баг тийм хүмүүсийн бас ашиг өнжөө байдаг юм бас нэлээд гарснаас үүдээд энэ сайхан бугтай энэ сайхан хангаа уул маань үндсэндээ буггүй болох аюул хүртэрсэн. Тэр нь бугаар үзэгдэхэ байсан, буг хүний бараа харагдхаа байсан. Тийм учраас нутгийн залуучууд ерөөсөө энэ буг нутгийнхаа сайхан амтныг чимэг болсон сайхан амтныг одоо буцаад сэргээе гэсэн яриа өсөд 1994 оны Алтайбатын 1-р 10 жилийн төгсөлтийн голдуу санаачлаад нэг төгсөлтийнх нь би бол зөвхөн нутгийн үнэлт тэгээд төгсөлтийн голдуу санаачлаад энэ тэр хүмүүс байгууллага үүсгээд тэр бууг одоо сүүлийн 3-4 жил одоо тэр хандаа шинэ руу бууг өржүүлэх өсгөх арга хэмжээ авч байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Хустай нуруунаас анх авч дутагшуулсан юм байлээ тий? Тийм. Бид нар 94 онд Алтайбатад 10 жилийн сургууль төгссөн нэг үеийнхэн манай нутагта саяны ярьдгаар ингээ бүх хүмүүстод байгааг мэдэрч одоо яаж юу хийх вэ, яаж хамгаалах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд одоо нутгийнхаа энэ ховор амтныг хамгаалах хамгийн бодиттой үр дүн нь одоо цус сэлбэх, хамгаалаад одоо тэгээд хасаа илүүгээр хамгийн эхэлж хийх бодиттой ажил нь цус сэлбэх, одоо бугыг нутгшуулах ажлыг л хий даа гэж бид нар санаачлал яригч хэлсэн. Тиймээс яг энэ санаачлагаа биелүүлэхэд 2016 онд одоогоос 4 жилийн өмнө болж байна. Алтай халуун буг төрийн бүс байгууллагыг бидний төгсөх шийдэн нөхдүүд байгуулсан. Тэгээд хустай нуруунаас одоо буг аваачаа гэдэг саналыг гаргаж ирсэн. Баг багт нь одоо тэгээд тээвэрлэж антааш нуруунда одоо бие дааж амьдрах чадвартай болтлох хүртэлх хугацаанд нь хүний гартаа тижээж агаад байгальд тавья гэсэн ажлыг одоо тэр байгууллагын цагаасаа бид хийж эхлэдэг байгаа маа. Хичнээн тооны бугын төлөө авчиж төгшүүлсэн. 17 онд бид нэр одоо 16 онд байгуулагдсан 17 оноос эхэлж одоо бугын төлөөр ажиллаа эхлүүлсэн. Одоо 27 буг одоо нутагтаа авчихсан. Тэгээ бугууд их нутагшиж байна л да. Ба нэгдүгээр багаас нь авчихсан. Тэгээ эн чинь нэлх янзаг аваачаад эдээс барьж аваачаад тижиж тэнд ашаа сарвч хүрээд нөгөө бугтай яг буг нутагшдаг үндэс нутагт нь авч тижиж. Тэгээ ашаатай том ашаатай гэдэг газар багтахаар ашаа барай, модон дотор ашаа бариад тэгээд тэнд бугын малчин аваад тэгээд үнэнээс өдөрт одоо тэр чинь 10 янзах чинь өдөрт 20 литр үнэний сууж байгаа. Тэгээд үнэний суугаад тэгээд гаршаад ирэхдээ бугч нь хүнд их тасдаг юм тийм биш үү? Тэгээд зарим бугнууд маань одоо нэг хоолондоо нэхэд айлын гэрлүү хүртэл хаалган голгож одоо ороод юм хүм их талж хүртэл байгаа. Тэгээд нэг 2 жил орчим гаршуулж тижээгээд өөрийгөө хамгаалах чадвартай одоо чонхоноос хамгаалах чадвартай. За тэгээд дараа нь одоо байгальд зэрлэгээрээ явхад одоо бие дагаад амьдрах чадамжтай болсон байгальд суулгаж тавьж байгаа бол та. Гэрийн тижээр амтэн шиг болсон болохоор байгаль дээр нь гаргаад тавихад эрсдлүүд бол бас нэлээд байна. Эрсдлүүд байх нь байгаа. Одоо хангаа амтнаас ахуулаад л тий. Байх нь байгаа. Гэхдээ уулаасаа нөгөө байгалийн өөрийнх нь амтны төрлөх зөн гэж нэг айхтар юм байна. Байгаль тавиал явах тэр ашаанаас гаргаад тавихад хэдхэн хоноход л өс орн сэргээл шал өөр болчдөг. Үргэж юу яах нь хөтлөөр тэгээд өвлийн цагт буцаж ирээд нэг хашаага бараадаа тэр чинь одоо тэнд өссөн төрлөх гэр нь болж шүү дээ хашаа бол. Ирээд яхта хашаантай онохгүй тэр урт хойд хамар дээр нь хөвтөж хонж байгаа. Тэр өвлийн хүүтэн 3-9 эд жавартай тэр хамар дээр хонохтой ерөөс огт аарсан шинжгүй. Одоо хотны мал бол одоо хотондоо шургаад хөвтөж байгаа тийм үед тэр хамар дээр одоо салхитай хамар дээр хөвтөж байгаа гэсэн бүр цаанаасаа одоо байгалийн байгаа байхгүй тийм. Тэгээд яг энэ ажлыг зохион байгуулж авах хугацаанд бас хүндрэлтэй бэрхшээлтэй зүйлүүд бол одоо маш их л тулгарч ирсэн баг. Тэгээ энэ болгон дээр шантарч юу өнөөдрийн хүртэл явна гэдэг чинь бас их хугацаа шүү. Бидэнд тийм дуршлаг байхгүй байлаа л да. Тийм учраас алдаж энд их юмуд байсан. Гэхдээ одоо бол их дуршлагтай бугч туссан. Нэлээд нэг жоохон хүндрэлтэй болтор санхүүгийн асуудал дээр бол нэлээд хүндрэлтэй бол тийм чинь эндээс бууг авах чинь зөвхөн өн төлөх байхгүй шүү дээ. Тэр чинь нэг буугийн төлөв авах чинь хэднээр авч байгаа вэ? Нэг илийн дата бид 500 мянган төгрөгийн
одоо тийм дэлбэр төрж авч байгаа шүү дээ. дээ. Тэгээд тижээх, тээвэрлэх, сүү удалж авах, малчны хөлс болох хашаа барих гэдэг ингээд ялангуяа одоо өвөл цацуудтай одоо энэ түрүү жил бол цас нэрээр нэлээд орсон өвс тэгээ бугаддаг хангай зүгийн нөгөө нарийн ногоон өвс олоод хааваа газраас увсаас бид нэр тээвэрж авчихсан шүү дээ. Ховдоос тээвэрж авчихсан. Зардал бол нэлээд гарсан. Зардал бол одоо нэлээд хүндрэл бол өвсгсөн харахгүй. Бид нар чинь энэ хугацаанд 150 сая төгрөгийн зардал гарсан. Аймгийн орон нутгаас бол дэмжиж байгаа. Болцооны хэрэг дэмжсэн. Энэ зардлын чинь гэдэг тодорхой ихэнх хүмүүсийн халаас алхаж байгаа юм да. Нийтдээ нэг 200 гаруй хүмүүсийн итгэх санаачлага одоо тусцаагаар ажил явж байгаа юм л да. Тэгээд хамгийн наадах нь одоо цацсууд болоо гэхэд нөгөө өвсөө хүргэж өгдөг машин чинь замын одоо хэдэн километр газар цас малтах ажил гарна да тэр чинь тэр уулан дотор. Тэрийг одоо шийдвэл халуун сумын хүмүүс үлээд хамгийн халуун сумын одоо цэцэрлэг хамгийн газар сургуулийн одоо галч жижүүр манаач тийм хүмүүс мөн өөрийнхөө одоо хүч хөдөлмөрөөр манай нутагт бууг ирж байгаа юм чинь бид нар өвсөн явж байгаа тохиолдолд замын цэвэрлээд өгчөө гэдээ бүтэн нэг өдрийнхөө ажлыг бид нарт зарцуулаад засаг даргынхаа ууланд очиж зам цэвэрлэж өгөө. Би бас бодож байна л да. Яг ийм хүмүүлийн бас ийм сайхан үйл ажиллагаанд бас залуучуудыг илүү их идэвхжүүлэн оролцоосоо гэж бас бодож байна л да. Залуучууд маань хэр их идэвхтэй оролцдог юм бол ер нь бол ийм социализмын төгсгөлд Монгол орны хэмжээгээр 140 мянга баха. Тийм 140 мянган бухтай байсан. Одоо бол нэг 10 хэдэн мянган бухтай байна. 10 хүрж ийнү буюу. Тийм Монгол орны хэмжээнд шүү. Хэмжээнд тий. Бараг 10 хэд дахин хорогдсон гэсэн үг байхгүй юу? Буг гэдэг маань налтай ангаан чимэг шүү дээ. Гişнээ сайхан. Бид нар одоо сайхан бүсгүй одоо согоош гэж хэлдэг шүү дээ. Сайхан болол тэгж хэлээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэд энэ залуучуудад одоо тань мэдхэд бас их ач холбогдолтой. Нөгөө талаар энэ нутгийнхын энэ бугыг одоо дэмжих хайрлах тал дээр бол санаачлах гарч ийн. Өнгөрсөн жил жишээлбэл бид нарын 2 жилийн өмнө байгаль тавьсан буунууд чинь нөгөө бэлчээрийн хүрээгт хилээд хантайшрын нуруунаас ууршаад хангийн нуруу руу өчиг хүртэл очиж зусаад намардсан байгаа 2 буг. Тэгэхэд нөгөө гантай байсан бол одоо айлын гаднаас очиж усны хийж уугаад уухт нь хангийн нуруу дэлгэр сумын хүмүүс айлууд исэн баха. Тэгсэн. Тэ гаднаа төвпөнд ус тавьж өгч одоо хуслаад гаргаж ирсэн тохиолдлууд хүртэл байна л да. Хангаан сайхан амтан гэртэм нэрлээ хайртай аав минь ус өглөө гэж одоо энэ Facebook зургийг тавьж ирсэн тийм сайхан үйлдэл тохиолж байна. Тэр зөвхөн тэр хандаашрын рууныхын төдөөг босод өөр хөрс чиглэлтэй байгаа нутгийн хүртэл тэрийг одоо хараад хайрлаад дэмжиж л байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрнээс гадна одоо сая л гэдэг чинь тэр наран сумын нутагт нэг буг өгсөн гэсэн мэдээлэл бид нар бас тэр эмзэглэлээ л дээ нөгөө бидний бугаас маань нэг маань өвчж яагаад яачсан биш байгаа хамгийн гол нь ивэр байхгүй тэгээ иврийн тайраад авчихсан шинжтэй байна гэсэн болохоор бид нар эмзэгсэн тэгээ тэн дээр бол тэр манай буг мадлагч одоо хэдэн 10 км газар үлэнгүүтэнд очиж үзсэн аймгийн байгаль орчны газрын хүмүүс хүртэл одоо зорж очиж үзсэн тэгэхээр одоо тэр маань одоо яг насны доройтлоор болоод өнгөрсөн тэгээ чонд бариулсан л шүтүү болсон боол юм билээ л дээ. Тэгээ энэ мэтлэнгээр одоо хүмүүс бол тал талаасаа л зүтгээл санаа дэмжээл байна л дээ. Уулаас хинч гисэн юм сайхан юмыг хараад хүн сайхан байна гэж хэлдэг шүү дээ. Сайн үйлийг хараад хүн болгоно ингээл дэмжээ явж байгаа юм байна л да. Тэгэхээр яг энэ төслийн үр дүн ер нь одоос ямар байна? Үр дүнг таавах юу ер нь яаж чадж байна? Өчигдөр хүртэл одоо тэр харж аргалан гэдэг тэр хантайшин рууны нэг салбар уулаас манай найз утсаар ярьж ирэл л да. Сайхан дулаахан байна энд 20-д бугуй явж байна гэж. За чи сайн дуранд наа чи чихэндээ эмхтэй. Бидний тавьж байгаа бугуй бүгдээ эмхтэй. Товоо юм шараа эмхтэй байна. Эмхтэй байна өгсөнгөө одоо холоо газар болох тэр зарим нь шарын марагда зарим нь биш яг эмэг баттай хэлж үдэхгүй байна. Тэгэл тэгж ирэл да. Ер нь 20-д бугуй болчихсон байна гэдэг чинь бид нар чинь 20-д бугуй явж тавьсан гэдэг чинь ямар ч байсан тэр дотор манай богнууд олтой явж ил гэсэн. Өнгөрсөн жил нөгөө энэ одоо энэ дуусж байгаа үйл нөгөө хашаага эргээд хэд хэдэн богнууд байнга эргэжсэн. Одоо манай малчин уул давж очиж тэр чинь айл нутгалах аргагүй нутаг шүү дээ. Айл үүжих болцоо өөрчнөө газар биш.
уулын ард дээр уулд авч очиж тэнд өс тижэл тавьж өгдөг, өчр тавьж өгдөг юм байгаад байна л да. Тэгэхээр зарим нь одоо тэр нөгөө гэрээ тойроод иргээд байна. Олонх нь бол нутгийн бугтаа нутгийн ижил сөрөгтэй нийлээд ураагдаад явж байгаа. За нэг нөхөр бол бүр өхөр дагчсан салахгүй яваад байсан тохиолдол гарсан шүү дээ. Өөрөөр одоо өхөр гээд итгэжсэн юм шиг байна. Айлын өхөр бэлчээд гарахад дагаж явчихвал бэлчээд явахад ихсгээл эргээл яваад байсан тийм хүртэл нөгөө өхөртийн хүртэл ижил тасал болчихсон байгаа юм л да. Тэгээд энийг талаар их сайхан юм л да. Төслийн бас хамгийн нэг чухал үр дүнгийн асуудал нь тухайн буг одоо олон болоод мэдээж нэгдүгээр бидний зорилго. Олон болоод хантаасын руу бугын үндсэн популяц зэрэгүү дэмжигдээд олон болох нь хамгийн туйлын мөрөдөл. Хоёрдугаарт бид нар нийгэмд маш гоё тийм зөв уур амьсгал одоо байгалаа хамгаалъя, хаваарамтай хамгаалъя гэсэн тийм сэтгэл зүйг одоо бий болгож өгч байгаа. Яагаад вэ гэхээр манай захим хуудас, Twitter, Facebook-ийн хуудсыг одоо үзэж байгаа хүмүүс энэ сайхан буянтай үйлд нэгдэх юмсан нутагтаа амьд суур босгож байгаа. Энэ хүмүүстэй нэгдэж би нутагтаас амьд суур босох хүмүүсэд оролцъё гэсэн зөндөө олон тохиолдол гарч ирж байна. Нэрэл амьд сурах шүү тий. Энэ нэг жишээ нь одоо манай одоо нэг бугаа малж идэг малчин өвлийн хүүтэнд одоо ингээд өдөр одоо ингээд ажиллаа хийж байгааг бид нар бас ингээд мэдээлээд байдаг юм л да. Тэгэхэд Улаанбаатарт одоо тийм өслөг эдлийн одоо ховц сойдог тийм хүмүүс нэг одоо манай ихч ад гэрлэгч энэ буг малж байгаа залууд би яг ийм сайхан юм өстэй дээл хийж өгье гэд их нэртэй хамт ингээд тийм дээл хийгээд хосоор нь ингээд оёод цагаан сараар бэлгэлж ирсэн ийм тохиолдол өнгөрсөн жил тохиолсон. Ийм сайхан юмыг одоо хүмүүс үзээд ийм одоо бодиттой туслан дэмжлэгийг одоо үзүүлж байгаа нь л одоо энэ одоо бидний хийж байгаа ажлын бас нэлээд тийм том үр дүнгуудын нэг гэж бас үзээд байгаа. Тэгээ нийгмийн өмнө хүлээс нөгөө хариуцлага гэж юм байна хамгийн том юм тий. Одоо өдөрлөгүүд аймгийн засаг дарганаар одоо үеийн засаг дарганаар туцалт тэмцсэн. За манай буг малдаг хоёрыг гэрүүлээр нь аймгийн хөдөлмөрийн аврал болгосон. За. Бас л онцгой юм л да. Үнэхээр одоо хөдөлмөр зүтгэл зарцуулсан төр чинь мал малдгаас илүү гаршуулна тижээн гэдэг чинь бас тий зүйх ажиллагаа. Юу нь болохгүй байгааг нэглээ мэдэн тэрийг болгох сэтгэл зүрх хэрэгтэй байна. Сэтгэл зүрх санаачлаад байдаг. Сэтгэлээрээ хандаж байгаа хандлага байна. За ингээд ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд ярилцлагынхаа төгсгөлд бас бугын хүүхдүүд гэсэн баримтат киног бас үзэгчтэй хүргэн. Энэ баримтат киноны талаар бас та тавчгаа мэдээлэл хүргэж байна. Бид нар ерөөсөө энэ аль төслийн үйл ажиллагаа эхлэхээс бүх зүйлийг баримтжуулж эхэлсэн. Тэгээд манай 30 дугаар 100 гэдэг продакшн залуучууд бидний одоо буг зөөх үйл ажиллагааг одоо баримтжуулж яг одоо энэ үйл ажиллагаагаар кино хийсэн. Энэ кино маань одоо загсан нүдгэд олон улсын кино наадмын уралдаанд хүртэл оролцсон. Амжилттай оролцсон уу? Амжилттай оролцсон. Гэтэ Оросын киноны дараагаар орсон. Тэгээ энэ бол маш том амжилт. Тэгээд та бүхний бас энэ хийж байгаа үйл хэрэгээр бол монголчууд маань бас бахархах байх гэж бодож байна. Тэгээд бугын сөрөг маань улам одоо олон болж аривжаасаа гэсэн сайхан өрөөлөөр энэ ярилцлагаа өндөрлөё. За ташгэ. За баярлалаа үзэгчдээ ингээд Алтай айлын буг төрийн бус байгууллагаас санаачлан хийсэн бугын хүүхдүүд баримтат киног үзэгч та бүхэндээ хүргье.
Намайг сохолдоод нарганд дарамжлаад байсан. Ер нь хантааш орчин манай бүгд эцэг олон үеэр нутагс тийм нутаг юм байна. Тэгэд намайг багт бол яг буугнууд байдаг л үстэй л нэг 2 3 4 5 дээдл би нэг 6 буугал харж байсан юм. 12 оны 100 билүү нутагтаа ирсэн юм. Тэгээд бууг үзэх гэж 2 хоног уулаар явлаа. 2хан савтад харлаа. Тэгээд энэ хоёр ч одоо ингэж байгаа л хэл өгчүүл ингээл буухгүй боллоо шүү дээ. Одоо цусын сэлэх хийсэн гэж бодлоо. Зурагт үзүүлснээр Монгол оронд Евразийн халиун бугын үндсэн тархацаас алслагдсан 2 голомт байгаа бөгөөд нэг нь Алтай халиун бугын голомт, нөгөө нь Сүхбаатар аймгийн Лачинвандад уулын голомт юм. Лачинвандад уулын бугыг 1900-аад оны үед Егзэр хотогт галсан даш Хянганы уулсаас авчирж нутагшуулжээ. Хожим хулгайн анчтын гарт өртөн мөхлийн ирмэгт хүрээд байхад нь 1990-ад оны сүүлээр нутгийн иргэд богд уулнаас бууг аваачиж цус сэлбэн одоо тоо толгой нь 400 орчим болоод байна. Энэ бол тархацгүй газарт бууг нутагшуулсан анхны тохиолдол юм. Харин Говьалтай аймгийн Хасагт хайрхан, Хантайшир, Харазаргын нурууны халиун бугын голомт үндсэн тархацаас алслагдсан. Зориудаар өсгөж үржүүлээгүй нутгийн уугуул амьтан. Сүүлийн жилүүдэд Хантайшир орчмын халиун бугын тоо толгой цөөрсөн, сүргийн бүтэц алдагдсан, давжаарсан, цус ойртсон гэдэг яриа их гардаг болсон. Улсын хэмжээний бугын тоо толгойд нөлөөлөх хэмжээний биш гэдэг шалтгаанаар тоолдгүй, судалдгүй, хинч анхаардгүй. Устдчихсан байхад нутгийн иргэдээс өөр хинч харамсахааргүй тийм нөхцөл байдалд хүрчгээд байгаа нь харин үний юм. Тэрээс Алтай халиун буга төрийн бас байгууллага энэ голомтод байгаа бугыг судлах, устгаас өмнө хамгаалах, цаашид хүний оролцоо шаардлагатай бол цус сэлбэх, байгальд нь өсгөх, энэ бүсийн популяцийг дэмжих зорилгоор 2016 онд байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. 2017 оны 7 дугаар сард Хустай нуруунаас 9 толгой илийг, 2017 оны 9 дугаар сард Өвөрхангай аймгийн Бүрд сумаас дахин 1 илийг, нийт 10 толгой илийг Хантайширын нуруунд хүргэн нутагшуулсан юм. Халиун бугыг нутагтаа сэлгүүлэн нутагшуулах ажил яагаад ийм чухал юм бэ гэхээр Монгол орны хэмжээнд буг бол нэлээд ховордож ирж байгаа амьтан юм аа. 90-ад оны үе, ер нь социализмын үе гэж ярьдаг. Тэр он жилүүдэд манай Монгол улс бол бугын тоотлогоор хайцангуй илбэг. Судлаачдын үзэж байгаа 1980-ад оны дундуур 140 мянган толгой халиун бугтай гэж тоологдож ирсэн юм аа. Тэгэхэл гэтэл өнөөдөр 2009 он 10 оны үед хийгдсэн судалгааны дүнгээр Монгол оронд халиун бугын толгой
эрс багасжээ. Бүр эрс хит багасжээ. Одоо тухайн тэр үеийн тоолгоор бол 10,000 орчим тоолгоо л бууга одоо Монгол орнд байх шиг байна гэж үзэж байгаа. Тэрний энэ тоолгоо ингэж их багассан шалтгаан нь бол үндсэндээ Монгол орны одоо зах зээлийн нийгэмшилснээр энэ мал аж ахуйн хувьд шилжсэн малын тоо бол харьцангуйгаар ижил өссөн малын тоотлогоос бэлчээр нутаг усаар шахсан. Хоёрдугаарт энэ хулгайн анчид хууль ус агнуур энэ нөлөө дарамт бол бугад бол харьцангуй их нөлөөсөө. Одоо бидний энэ бугийнхаа төлийг аваад байгаа хустай нуруунд одоо 1300 гаруй толгой бугтай гэж тоологдож байгаа. Энд бол хамгаалтын менежмент хамгийн сайн хамгаалагдсан, хамгийн тайван, ийм сайхан орчин үүссэн. Бугыг одоо нойрсуулах, буу хэрэгсэл, тэнийг тээвэрлэх, хурдан унаа, бие онгоцоор одоо тээвэрлүүлэх хурдан байх боломжтой. Тийм нөхцөл бол Монгол орны хувьд бидний нөхцөл хараахан хомос байгаа юм аа. Тэгээд бидний хамгийн одоо шийдэж болох арга нь ихээс нь дөнгөж төрсөн нэлх хэлийг барьж үнэний сүнд тасгаад гаршуулан тижээж байгаад одоо тээвэрлээд нутагтаа аваачиж 1-2 жил бас зах хэмжээнд байгаль бий дах амьдрах чадвартай болоод ирэх хүртэл хугацаанд нь ажиллаж байгаад байгальд тавья гэсэн хөлбөрийг сонгоод ажиллаж байна. За аймгийн засаг дарга би орлогч хамгийн энэ ээлбэг гэдэг хамгийн томд нэр өгсөн энийг нь бий зүгч. Ажи барьж. Ээлбэг гэдэг манай энэ нэлийн дотроос нэлээд том биетэй. Ээлбэг шиг амтан байгаа. Ээлбэгээрээс хамгийн их амар уугч мөгжөнд их амархан орсон. Завааж барайгүй. Бусдыгаа ушууч бандалж. Фантастик нурууны үлгэр жишээ, фантастик нурууны халуун бугыг ээлбэг болгоорой. Би явдлаа энэ тэтэлдээ өдөр явагдахаар байгаа. Эндээс оройтлоо ихэд 12 цагт гарна. Шууд дахих гээд 9 тасархаал орохоор. 9 тасархаад бид нар ч нэг 5 цаг яваад нэг угжаад ах юм. Тэгээд угжсны дараа нэг цаг орчим амраа. 5 4 цаг явбал 30 минутын өмнө зогсон шүү дээ. Юмнуудаа бэлдэн шүү дээ. Бас ийм л юм ярьж, ийм л наривчлалтай яриад байгаа юм шүү дээ. Цагийн нэрвч минут яаж явахгүй бөөнд туршлага болсон. Бөөнд туршлага. Тэгээд цаашаагаа дахих гээд Баян хонгор. Тэгэл энэ тээвэрлэлтийн хамгийн хүнд хэсэг нь Баян хонгор боолтой Баян хонгор нутаг дэлгэрийн нутаг хоёртол. Энэ жил сая би яваад байсан юусэн. Хүүгэргийн гар мус ихтэй гэж юм. Гүүрээр яваад шүү дээ. Тэгэхээр чи хойгоор явах нь чи чирүүлсэн ч гэсэн гүү зүүнний талдаа бүр тийм шүү дээ. давах юм болдог л дууссан шүү дээ. Хойгоор явсан дээ. Хойгорны хайхтар гүүрээр байхгүй шүү дээ. Тэгтээ сүртэй ингэж байх юм байхгүй. Яг байдрын гүүрээс цаашаа ус явдалтай шүү, нухчаатай шүү. Нухчаатай л да. Яг зөвлөл явахгүй яа. Тийм зөв. Бороо ороогүй чийггүй учраас маш их тоон шороон дунд явж ирсэн. Би явж явах хугацаанд бас бодож л байсан. Нөгөө хэдий илигээ хараад л өрөвдөөд л явсан. Айгүйх тоосон дунд явж байгаа болохоор бас
хүн шиг ингээд нөгөө нэг бас тоосчлт юм харшил маршил шиг тиймэрхүү юм болчихгүй ханиалгах вэ гээл дотроо бас имзэглээл аль болох нөгөө илийн ачиж яваа машинаасаа жоохон тоос даруулахгүй хүн шиг ард нь жоохон бараад схийгээл тэгээд явах юмсан гээл бас дотроо бодож ил. Бид нь нодлон тээвэрлэхдээ бид нар гамма вит тариг тарьж ирсэн. За ер нь энэ тариг нь хүмүүс ихвчлэн хэрэгэлдэг л да. За гамма вит нь ямар үйлчлэгээтэй юм гэхээр одоо хоол зам тээвэрлэх, туухад мал их ядардаг, стрессдэг. Иннээс болоод бие махбодын одоо бодисын солилцооны үйл ажиллагаа нь алдагдаж эхэлдэг. Ингэсэндээ бодисын солилцоо болгоод тэр гормонууд маш чухал үүрэгтэй. Гормоны хэмжээ алдагдаад тэрнээсээ болоод хоол тэжээлээ боловсруулж чаддгүй, цэцэг алдаад байдаг. Дээр нь хитрхийх ядардаг, нүдэн нуугддаг, хоол зам туухад тийм зүйлүүд байгаа. Хот зохиоч шүү дээ юу. Олон болоорой. За. Шинэ утгатай. Идэж болтгоо. За одоо нэг. Саны сайн хүүхдэд тавиарай. За том төмөнд хүрээрээ. Бомб гүч могон сургуулаа. Өчигдөр орой бид бас аймаг дээр угжин өрнө гэсээр оройтцсан. Тэгэл орой бүрэнхий болол яа нөгөө буу нутагшуулж байгаа зэрэг хажуудлын саарлын тасраа гэж ирт юм билээ. Их өндөр чинь нодлонгийн бид нар тэрлүүчин портер чирж иднэр гарч ирсэн. Яг тэр өндөр дээр чи бид нар санаа зовоо гэж хаад. Нэг сайхан том аюуштай данарын аюуштай буу яг бид нарыг тосоод авсан. Тэгээд би бол тэрэнд аюух биелгшээсэн. Сайхан байсан. Одоо ингээл гарчлаа. Ингээд бол ингээл сайхан байх юм биш шүү дээ. Нэг учиргүй хүнээр гэрвшээ цухтаад алах болохгүй. Энэ жилдээ энэ авьяасыг холдохгүй байсан. Тэг энэ маллагчийнхаа бас нэг хараанд байж ивэл ядч нэг одоо өвөл үүсчихэл нуудаад ирэхэд нэг гадаа нэр нөгөө нодлонгийнхаа ичсэн юм бас гуугаа ичдэг байл их зүгээр шүү дээ. Тэгээ яг хаа дараа жилээс төлөлн гараад явах юм бол одоо чинь миний мөрөдөл чинь 100% биелэх гэдэг. Ер нь яг энэ төрийн бус байгууллагын маань гол зорилго нь бол орчин үеийн залуучуудаа өр хүүхдүүдэд байгаль хайртай байгаач, байгальд их ойрхон байгаач гэдэг юмыг хүүхдүүдэд ойлгуулахын тулд өөрсдөө энийг хийх ёстой.
энэнгээрээ дамжуулж өөр хүүхдүүдтэй үлгэрлэх ёстой. Ана төрийн байгууллагч өөрөө ч нөгөө уугуул нутгаа онгон төрхөр гэсэн юм бид шүү дээ. Ерөөсөө л тийм дөрөв хүүхдтэй. Тэгэл энэ уугуул нутгийг сайхан онгон төрхөр бид нэр одоо энийг ямар аваад өгөхгүй шүү дээ. Энэ чигээрэл ингээл бидний баг байхад ямар гоё байсан. Тэг байхгүй болоход тэр чигээрэл үлтгэл ёстой л байхгүй юу?